Үндэсний бичгийн цахим хэрэглээ хөгжүүлэх сургалт, үйлчилгээ хүмүүс их хэлээрээ яриа болон бичгээр харилцдаг. Иймээс хэлийг ерөнхийд нь ярианы хэл, бичгийн хэл гэж ангилдаг. Өнөө үед бид их хэлээрээ бичгээр харилцахдаа цахим орчин чат, мессеж, цахим шуудан, нийгмийн сүлжээ зэргийг хамгийн өргөн ашиглаж байна. Монголчуудын төрлөх их хэл бичиг нь монгол бичиг буюу үндэсний бичиг, кирилл бичиг. Хэдийгээр бид цахим орчинд кирилл бичгээр өдөр тутам чөлөөтэй харилцдаг боловч үндэсний бичгээрээ бараг харилцдаггүй. Өнөөдөр монгол хэл бичгийн багш нарын цөөн хэсэг нь л компьютер. Гар утсан дээр үндэсний бичгийг өдөр тутмын хэрэглээний төвшөнд чөлөөтэй ашиглаж байна.